Гэр орооллын тэр дундаа нийслэлийн төвөөс алслагдсан хороодод амьдарч байгаа хүүхдүүдэд хотын төвд үйл ажиллагаа явуулдаг ямар нэгэн сургалтын төвд суралцахад автобус унааны мөнгө сургалтын төлбөрөөс авахуулаад олон бэрхшээл тулгардаг. Иймэрхүү хүндрэл бэрхшээлээс шалтгаалж өнөөдөр хотын төвөөс зайтай амьдарч байгаа олон зуун хүүхдийн сурч хүмүүжих асуудал хойш тавигдсаар ирсэн. Тэгвэл Монголын залуу үеийн хөгжлийн төв төрийн бус байгууллагын залуучууд өөрсдийн санаачлагаар Баянзүрх дүүргийн 9-р хороо буюу шар хадны эцэст англи хэлний сургалтыг сайн дураараа явуулж байна. Өнөөдөр альва нэгэн сайн үйлсийн аян ямар нэгэн нам эвсэл эсвэл шашны байгууллагын шугамар хийгдээд байдаг болсон. Тэгвэл Монголын залуу үеийн хөгжлийн төв нь альч нам, альч шашинд хамаарагдахгүй бөгөөд зөвхөн гадаадд сурч байгаа оюутан залуусын санал санаачлагаар бүрдсэн байгууллага юм а. Эдгээр залуучууд нь Америк нэгдсэн улс, Англи, Хятад, Япон гээд дэлхийн хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшиж байгаа оюутан залуучууд юм. Тэд өөрсдийн залуу үе залгамж халаагаа гэсэн сэтгэлээр өөрсдийн гадаад улс оронд ажиллаж олсон мөнгөөрөө ийхүү гэр ороолын хүүхэд сурагчдад англи хэлний төлбөргүй сургалтыг хичээлүүлж байгаа нэ. Ашигын төлөө биш, улс төрийн ашиг сонирхол хараагүй зөвхөн хүүхэд багчуудын ирээдүйн төлөө хийж байгаа энэ ажлыг Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг дарга ган хуйг дэмжиж улмаар хорооны байрныхаа доод давхрыг энэ зууны турш англи хэлний хичээл явуулахад нь ашиглуулж байгаа юм байна. Ер нь л тэгээд их цаг үе олсон их нийгэмдээ нийцсэн энэ залуучуудын хийж үзсэн сайхан гадаад юм багш нар байгаа. Энэ бол хэцүүтэй сайхан асуудал боллоо гэж би өөрөө дүгнэж байгаа. Тэгээд хамтарч ажиллаж байна. Тэгээд энэ дөрөв ганцхан одоо энэ хүүхдүүд рүү чиглэхгүйгээр хорон цагаар бас тусгай сургалт өгөөд насан туршид байж болно. Завчлөөгөө гаргаад тэгэхээр нөгөө яг л нэг энэ таарсан удирдалтай манай одоо өрхийн эмчнэрээс нөхсөлдөв энэ яасан сайхан юм дэрэг төрөд ирсэн. Гэхдээ нөгөө тодорхой хэмжээний тоон бас арай бас нэг хөрөлцөхгүй учраас бас нэг 10 төнд өдөр болгон холоос райлыг сургалт өгөх нь бас нөгөө багш нартаас өндөрлөлтэй тал байгаа. Шар хадны эцэс буюу Баянзүрх дүүргийн 9-р хороонд төлбөргүй англи хэлний хичээл явуулахар болж бүртгэлээ эхлэхэд бараг 100 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Хэдийгээр хүүхдүүд англи хэл сурах сонирхол их байсан ч зарим хүүхдүүд амьдралын шаардлагаар барилга, зах болон өөр бусад газарт хөдөлмөр эрхэлж байгаа учраас англи хэлний сургалтандаа сууж чаддаггүй байна. Гэлээч өнөөдөр 50 гаруй хүүхэд энэхүү англи хэлний сургалтанд хамрагдаж байна. Бид нар яа сонгосон бэ гэхээр 2013 онд бид нар бас өөрсдөө санхүүжилт дээр энэ хавар судалгаа хийсэн төвний судалгаа. Тэгээд нэг 100 орчим хүүхэдтэй хамарсан тийм судалгаа хийгээд дээр судалгааныхаа үндсэн дээр бас Баянзүрх дүүрс чинь яг энэ 9-17 дугаар хороо маань өөрөө хамгийн их хүүхдийн сургалт хэрэгтэй байдаг гэж нөгөө Баянзүрх дүүргийн боловсролын хүнжилж байгаа тий. Тэгээд тэрэн дээр үндэслээд бид нар сургалтаа энд хийя гэж шийдсэн. Тэгээд одоо бол манайх нэг 50 орчим хүүхдэл одоо хурж ирж байнга суралцаад энэ уул нь тэгээд үргэлжлүүлээд томруулаад олон хүүхд оруулъя гэж бид нар хүсэж байгаа. Гэхдээ анги танхим маань бол хүрэлцээгүй бас байх. Хүүхэд багчуудад зориулсан энэхүү үн төлбөргүй сургалтаа залуучууд дараачийн зуны улиралд тогтмол явуулж байх сонирхол их байна. Гагцхүү гадаадад сурч байхдаа ажил хийж олсон цөөн хэдэн төгрөг нь хаанаач хүрэхгүй байгаа учраас зарим тохиолдолд төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжүүдээс дэмжлэг хүсэгч тохиолдол гардаг нэ. Гадаадын хөгжилтэй оронд англи хэлний багш болон өөр бусад чиглэлээр суралцж байгаа залуучууд цаашид нийгмийн шаардлагаар эдгээр хүүхдүүдэд компьютерийн хичээл заах гэж байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Ер нь бол яг нэг төлбөртэйгээр нэг хотын төв мөврөөс олох гэхээр нэг автобус унаагаар явах юм мөгээд бас хүндрэл гардаг. Тэгээд яг энэ нэг юутайгаа гэр мөртөө ойрхон байдаг. Тэгээд ингээд байдаг болохоор манай яг энд байхаар амар байдаг. Тэгээд нөлөөлөл бүрэг байдаг болохоор бид нар ч бас амар байдаг. Манай англи бол айгүй сайн байгаа. Тэгээд үнэхээр мэргэжлийн багш нартай орж байгаа болохоор англи хэлний хичээл бол айгүй өндөр төвшөнд төлбөртэй сургалтад энэ зэрэг хичээл орж байгаа. Тэгээд англи хэл маань багш нар маань гайхалтай сайхан хөгжилтэй бас дээрээс нь англи хэлээ маш сайн зааж байгаа болохоор бид нар ч гэсэн сайн сурж байгаа. Дэвтээ оролцож байгаа. Тэгээд англи хэл нь болохоор одоо төлбөртэй ямар нэгэн сургалтад яг энэ зэрэг бид нар яг тэднэртэй адилхан сурж байгаа.
Сэтгэл гэвэл маш сайхан байна. Тэгээ өмнө нь англи хэлний сургалтанд сууж исэн. Тэгэхэд бол нэг үгээ мартах юм уу тиймэрхүү хүндрэлээсэн л та сурахад бас хэцүү. Багш нарыгаас ойлгохгүй тиймэрхүү хүндрэлтэй. Энд сурахад бол багш нар нь гоё хөгжилтэй хичээлээ заадаг. Тэгээд үгээ сурахад юм уу тийм дүрм мөрмөө сурахад амар илүү төгстэй амар заадаг ойлгоход амар гэх юм уу тийм. Өмнө нь нэг төлбөртэй ийм сургалтанд сурж байгаагүй тэгээд гэртэйгээ жилөө тэгээд багш нарын зэвэр хөгжилтэй болохоор амар сурахад илүү амар сурч байгаа. Тэгээд манай нэг сургалтын хүүхдүүд маань ч гэсэн их найрсаг нөхөрсөг тийм хүүхдүүд байдаг. Тэгээд энд сурж байгаад их баяртай байгаа. Гэртэйгээ зэвэр тийм ер нь л гоё байгаа даа. Аль нэгэн намыг дэмжүүлэх, ямар нэгэн шашныг шүтүүлэх, ямар нэгэн аргаар ашиг олох гэсэн сэтгэл, ашиг сонирхол өвөртлөөгүй эдгээр залуучууд цаашид гэр орооллын олон хүүхэд багчуудад англи хэлний ийм сургалтаа явуулахаар зорж байна. Ер нь бол төрүүлж аман үзүүлсэн морь үзүүрлэж төрүүлсэн бүхэд мөнгө өгөх нь улс оронд ашигаа өгч танд буян болох уу? Эсвэл хүүхэд багчуудын сурч боловсрох нөхцөлийг хангах нь улс оронд ашигтай танд буян болох уу гэдгийг хаана тунгаан бодох хэрэгтэй болж байна гэдгийг онцлмоор байна. Эцэст нь хэлэхэд 100 гаруй хүүхдийг бүртгэж 50 гаруй хүүхдэд өөрсдийн санаачлагаар англи хэлний хичээл зааж байгаа эдгээр залуучуудад хэн нэгэнд байдаг шиг эрх мэдэл эд хөрөнгө байхгүй. Гагцхүү гадаадад эзэмшсэн боловсрал цагийн ажлаар олсон 5 төгрөгөл байна. Мянган баяр Мөнгөн Сибирь мэдээллээ.